ер нь юу чихүсгээл тэгээд нэг юм харагдаад мөрөнхөө болчихсон. Тэгээд юу харсан гээл ч одоо кранкны ус гочгоос ахуулаад ирлээ штэ. Хаалга өөрөө онгоогоос ахуулаад нэг бол салхигүй байхад цонх ингээл сав гэл харагддаг. Ингээл ус гэж. Хоёр настай. Дөнгөж нэг хилд орох гээд хүүгээ дагуулаад гарах гэсэн чинь ага гэж нэг гадны талын хаалганы наад талын бас нэг хаалга байдаг шүү дээ. Гэсэн чинь тэр шүү дээ. Ага энэ гэж бодъё. Би шүү дээ. Тацаас аашигээд авчихсан. Сайн бацгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Моорон нэвтрүүлгийн 3 дахь дугаарыг одоо хүрэхээр бэлэн болоо сууж байна. Тийм ээ. Сайн бацгаана. За нэвтрүүлгийн маань спонсор Канадын алдарт Jameson брендийн одоо витаминууд спонсорлож ажиллаж байгаа гэр бүлийн гишүүн барт. Өнөөдөр зөвлөлийн хамтран ажиллаж Канада улсын Канадаас алдарт Jameson брэнд витаминууд ажиллаж байгаа. За тэгэхээр өнөөдөр би бүр яг бодоод ирсэн. Хашхтааны ингээ хийж үзвэл сониндоо яг сүнсний талаар тий сүнстэй байшин гэдэгт итгэдэггүй янз бүрийн хүмүүс итгэл тахаа. Чи одоо сүнс байдаг гэдэгт итгэдэг ч хүн байна, итгэдэггүй ч хүн байна. Гэтэл итгэхгүй огт итгэдэггүй байсан гинэ. Юусе сүнсэнд огт итгэдэггүй байж хагаад яг амьдрал дээр өөр ингээ бодтоор ингээ тулаад нэрээ байдаг юм байна. Нэрээ би ингээ өөр юм тулсан. Энэ амьдрал юу гэдэг бид дээр ингээ мэдрээд мэддэгч хүмүүс байна л да. Тэгэнгүүт за яг Монгол тосон энэ тэрэг гэл зөндөл олон юмнууд сонсож ин тэг хүмүүсээс сонсож ин өөрөө ч уншиж ин ингээд явж байна. Гэтэл танаас болохоор би Оросд ялангуяа ийм юм юу байдаг юм бол зүгээр юу тий ам дамц яриа гэж байдаг шүү дээ. Юуськөл яг тэр сүнстэй гэдгийг нь очиод баталсан хүн хийд чинь тийм ээ. Тийм яг тэр хүрээнд хоёул өнөөдөр хаягдсан байшин гэдэг зүйл ярих гэж. За би ер нь итгэдэггүй төрлийн хүн. Тийм би ер нь итгэдэг тийм сүнсүүдтэй би итгэдэггүй. Тэгээ юм болгоныг нотлохотой баталгаатай байх хэрэгтэй гэж үрждэг хүмүүсийн нэг юм байна л да. Тийм гэхдээ ингээд одоо юу хүнд нас явах хэрэг тийм олон үдсэн юм нарийн ингээд нэмэгдээд ирэхээр юм яаж мэдхүү гэдэг байсур сүлд хүрээд исчлээ. Яаж магадгүй гэдэг үг юм. Тийм магадгүй. Яг тийм бол энэ орчин холбоон дээр байгаа бүх юм тайлбарлал боломжгүй гэдгийг ойлгож байна гэхүүтэй. Тэгээ бүх юмыг тайлбарлаад бүх юмыг мэдээл тийм ээ нэг тийм шинжлэх ухаанч ачаар гэдэг бүх юм хандаад байна гэдэг бас нэг талаас бас айгүй өрөөсгөл юм шиг санагдаж байна. Тэгэхээр бид нар ойлгохгүй, танихгүй, мэдэхгүй юм энэ орчлон ертөнцид би байх нь одоо барилжил одоо ердийн хэрэг юм болов гэж боддог болоод байна. Гэхдээ яг ингээд яг нүдэрээ ингээд тулаад ингээд тийм хараад ингэсэн юм бол яг үнэндээ байхгүй. Гэхдээ манай охин харсан гэж ярьдаг. Манай охин бол хэзээ шудлаа илдэггүй охин би охиндоо итгэдэг. Тийм манай ихнэр бас нэг тэгж шудлаа илдэг охин биш. Тэгээд манай ихнэр тийм юмд бас аюу итгэдэг хүн байхгүй юу. Тийм. За яг тэгээд хүмүүсийн ам дамжсан яриа бол зөндөл Оросд ч гэсэн бас тиймхүү ам дамжсан яриа аюу их байдаг. Тийм. Тэгээд би Оросд тэнцээ суралцж байгаад энэ Хакасын нийслэл Абакан гэдэг хот байдаг жижиг хотолтой. Тийм. Хакасын нийслэл гэж явдаг. Тэгээд хажууд нь Оросын Минусинск гэдэг их түүх тусгалтай тийм жижиг хот байдаг байхгүй юу. Тэр хоёрын хооронд нэг тосгон байсан. Тэгээ нэг хаягдсан тосгон. Ер нь Оросын хаягдсан тосгонууд гэдэг аюу их тийм том одоо юу гэх юм бэ сэдв болмоор тийм бүр сэдв байхгүй юу маш том сэдв байхгүй. Нэг биш нийл маш олон байгаа тийм. Зөндөө тий. Тэгээд чинь зарим нь одоо ажилгүй болоод тийм ээ уурхай байж чад уурхай нь хаягдсан ч юм уу эсвэл загас агиндаг байж байгаа тэр загас нь алга болоод тийм ээ гол нууранд нь загас нь алга болоод тэгээ загасч байсан тусгай хаяад явцсан. За эсвэл улс төрийн шалтгаанаар ингээ хаяад явцсан тийм тусгнууд. Тэгээд тийм тусгнуудын тийм үлдэц тэр нөө байшин сав ер нь айгу юугүй бодохгүй одоо ингээд зингэлтэй угаасаа айгу чихөөцсөн тий. Тийм тусахныг харсан гэх юм бол би нүдэрээ харж ирсэн. Тэгээд би дараа нь яг нэвтрүүлгийн дараа би яг өөрөө яг
За одоо хүртэл би өөрөө эргэлдэж байдаг юм уу би хуваалцах болно. Ааха. Тий. Гэтэ би тэрнийг яг тийм ингэсэн гэж би одоо өөрөө батлах хэцүү тий. Мэдрэмжийн юм яваад 있тэй. Тэгээ нэг тийм яриа байдаг байхгүй. Нэг яг тэр Минусинск Абакан хоёрын хооронд нэг тийм хуучнаар тэр Старообрядцы гэдэг тийм итгэл үнэмшлээсээ болоод ингээд одоо унаа алдартныхаа шашнаас ингээд салцсан тийм хэсэг одоо итгэгч хүмүүс тэр бүр дээр үеийн явдал та одоо энэ Сибири ой тайхад ингээд ангилдаг хүмүүс аюу их байдаг байхгүй юу. Тийм зарим бүр ингээд бүр Америк Канадад ч гараад явсан хүмүүс зөндөө байдаг байхгүй. Тэгээд Сибирь тиймхүү одоо хүмүүсийн нэгдэж ингэж амьдарч исэн тийм тусгай мусгай юу гэдэг. Тэгээ тэр тусганы нэг нь байсан ингэж ярьдгийн. Гэхдээ тэрүүгээ бас яг үнээр яг тэдний тусгнуу биш үү мэдэхгүй. Бас л ингэ тийм үлдсэн хараад байна шүү дээ. Тийм тэгээд яг нэг бас л ингээл хэдэн найзнаас суугаал тэгэл нэг 100 грамны ард тэгэл юу иш ярих уу тэгэл ярьж байгаа байхгүй. Тэгээд тэр тосгонд нэг тийм байшин байдаг гэд. Тэгэхээр нэг хүмүүс нэг хоорондоо нэг ингэж ярьдаг шүү дээ. Одоо манайх нэг юуны тэнд Дандаржигийн тэнд нэг хажуу талд нэг хаягдсан байшин байгаа шүү дээ алдарт. Тийм алдарт тийм ээ. Тэгээд энэ дотор ер нь юм үзэгддэг одоо хараг тэг юм байдаг гэдэг тэгээд сүүлд нь засаал авцсан байлээ л дээ. Тэг гişмүчлэн яг тиймхүү юмны талаар ярихгүй юу. Тэгсэн чинь тэр тосгонд яг тэгээд нэг тийм байшин байдаг юм а гэд нэг тийм түүх яригддаг байхгүй. Одоо нэг амд амцын яриа буюу хууч яриа л гэж ярьдаг. Хууч яриа тийм. Тэгээ тийм яриа юу гэж би тэнд байхдаа би хоёр ч удаа яг тэр түүхийг хоёр өөр хүнээс сонсч ирсэн. Хоёр арай өөрөөр ярьж ирсэн. Нэг нь болохоор ингээд нэг жолооч явж байгаад машин нэвдрээд яалтчгүй өвөл. Тэгээ ингээд харсан чинь нэг дээвэр нураагүй ингээд арай аштайхан байшин. Ороод нэг толгой харагдчихмаар дулаахан байж гадчих. Тий дулаахан тий. Тэг ингээ ороод утсан чинь юу н пиш мишин ингээ боломжийн. Тий. Тэгээ тэнд пишинд нь гал түлээд ингэсэн чинь дээвэр дээр юм дуурсан гинэ. За. Тий. Тэгээ дээвэр дээр нь гарсан чинь юу цогцсон. Тэгээд нэг өвгөний цогцсон гэж ярьж байгаа байхгүй. Тэгэхээр за энэ одоо идэж одоо нас орсон юм лээ. Би л одоо тийм ээ. Тэгтээ эвгүй шүү дээ чинь нэ. Харанхуй шүн тэгээд гэрэл баахгүй. Тэгээд нэг гар чидээ асаас юм уу яасан. Тэгээд гал түлээл ам хорогдох гээд байгаа шүү дээ тийм. Тэгээд ингээд байж исэн чинь яг шүн нэг дуу гараад. Яг дээрээс дуу гарсан шүү дээ. Дээвэр дээрээс дуу гараад. Тэгээд за би юм сонсчлоо гэж бодоод яасан чинь тэр юу нэ тэр цогцсон гинт тэгээд унаад тий шатаар өнгөр орж ирээ. Тэгээд тэр галзуурсан гэд тэрнээс болоод галзуураад дүүлэн ингээд галзуураад яцсан гэсэн нэг юм яриа байгаа. Гэхдээ угаасаа л аимшигтай байж байгаа. Тэгээ цогцос харцсан. Тэгээд тэр цогцос хэрвээ яг үнэхээр цогцос байсан бол чимээ гаргах уу? Тэгээ чимээ гаргах уу? Тэгээд юу унах уу тий? Тэр орон дээр хөвччихсэн цогцос гэдэг байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр орноос өвөрж очоод тэгээд бүр ингээд шат руу унаад тэгээд ороод ирсэн гэсэн нэг тийм яригддаг байхгүй. Тэгээд тэр одоо жолооч галзуурсан. Тинчээ галзуурсан гэдэг. Тэр өөр нэгээр ярихаар бас л яг нэг тийм зүгээр нэг одоо жолооч ч юм уу зүгээр хоёул гуруулаа гэж явж орж ирээд байж исэн тий. Тэгээд дээрэс нь бас дээвэр дээрээс дуу тий гараад тэгээд нэгийг дуудаж оруулаад тэгээд ийм хоёр өөр юм гэж яригдав. Явж исэн тэр байшныг нэг тухайл яриад байгаа байхгүй юу? Нэг байшингийн талаар хоёр өөр үнцгөөс. Гэтэ тэр дээвэр дээрээс дуу гардаг гэдгийг бол аль нь тий. Яг нэг хаягдсан байшин дуу гардаг нэг тийм хаягдсан байшин байдаг гэд. Тэгээд яриад байгаа байхгүй юу? Тэгээд нэг залууж ирснийг хэлэхдээ яг тэр Миншинск явах бол найзтайгаа яг явж хагаад нөгөө байшин. Гэхдээ яг тэр нэг юуны хажуугаар тэр тосгоны хажуугаар тэр хаягдсан эвдэрч байшингууд балгасны хажуугаар явж байгаа л
цогсол дахиад дараа жах туусна гар өргөө суучна гэл буугаал тий тэгэл яасан чинь айгүй хурдан өвөл айгүй хурдан аргагүй болдог шүү дээ нэлээ ингээл бүрэнхий болол ер нь эйгүү чихвэсрэл амар тий юу хийчихвэ гэж бодоод тий тэгээд жоохон халамцууч исэн тэгээд нэг онгорож хөрж буучихгүй тэгэл ивэрэл болол тий тэгээд ингээд нэрээ тийм байшин байдаг болов гэд өөрөө ихгүй ингээд тэгж очио санагдаад байгаа ч айсан ч гэсэн хүний нөгөө нэг сонирхол гэж нэр юм байна. Тий. Тэгээд үнэхээр тийм байшин байдгийн болов тий. Яг л ингээд голд нь арай ингээд дээвэр мэвэр ингээд яатсан тийм юу нураагүй тийм байшин байгаа. Ялгарч харагдах юм шүү дээ. Юу нь бол тэгээд нэг юм харагдлаа бүрэнхий болчихсон. Тэгээ юу харсан гэж яг лааны гэрлээ байшин гэдэг. Би тэгтээ яг би тэгж хараад ухаан алдаад гарал цухтаасан цаашаа юу руу зам руу тэгээд манай нөхөрч гисэн өнгөцг нахах гал юу харж байгаа гэл. Тэгээд би одоо хүртэл тэгээд би яг үнэхээр тийм лааны гэрэл тэр эцгүү байшинд харсан уу? Эсвэл би зүгээр яг ингээд төсөөлөл бодсон. Би одоо болтол би баттай өөрөө мэддэггүй байхгүй юу. Яг л нэг айсан хүнд юу аргал хөдлөнө гэдэг шүү дээ. Нүүн тэр байгаа тэр газрын тэр уур амьсгал нэг тийм ээ. Хүнд аюун нөлөөлдөг. Тийм дарамттай. Тэгээд өмнө тийм амар юм сонсцсон те. Тэгээд хамт амьдсан тийм ярианд сонсцсон. Тэгэхээр магадгүй нөө дотроо нэрэл утаа юм байна да гэж бодонгуудаа төсөөлсөн ч болох юм. Тий, тэднээс би нэг өнгөлцөө хартлаа яж нэг тэгэж тий. Гэхдээ олон хүмүүс яриад байна гэдэг чинь бас сайн бохгүй. Баяраар өнцгөөсөн тий. Энд ингээд таарсан гэдгийгсэн гэдэг. Тий. Би одоо нэг түүхийг би тань дээрж өгөх гэдэг. Энэ сонио. Бас ингээд нөх хуучин нэвтрүүлэг явуулаад ингээд байхад 5 дахь өдөр болгон сонсогчтой холбогдол. Одоо бид нар өөс тийм биш хүмүүсийн түүхийг айгу сонсож байгаа юм л та. Гэтэл давхцсан гэдэг ч юм уу одоо тэрэн дээр ч одоо сүнстэй таарсан, энэ дээр сүнстэй таарсан гэдэг яриа зөндөө. Одоо шүүхүүрэн дээр таарсан гэдэг юм уу тий. Гэтэл мэдээж дандаа өөр өнцгөөс ярьж байгаа юм л та. Гэтэл хамгийн амар ингээд би зараалгасан нэг түүх байсан юм. Юу байсан ингээд тэгсэн. Хоёр өөр хүн бичсэн байгаа байхгүй. Тэгээ хоёр өөр хүн бичээд ингэсэн. Тэгсэн чинь яг нэг газрын нэг орцны нэг тоот байр болж таарсан. Тэр хүмүүс болохоор он цагийн зүгээртэй буюу одоо нэг хитэн сарын наан цаана үйл явдал ойлон бичсэн байгаа байхгүй. Тэгэл за энэ бол айгүй юм байна гэх. Тэгээ юу басан гэдээс эхний хүүнийг нь бичснээр болохоор юу яасан гэж байгаа. Нэг айлд засвар ихээр очсон байгаа. Тэгээ Монгол бусан байж тэрх шүү. Бусын явдал гэсэн үг. Засвар их гээд ингээ очиод тэгээ орой осоо ингээд засвар масвар хийгээд нэтэрэг гэсэн чинь нэг залуул хоёр бага насны хүүхдтэйгээ амьдарч ирсэн байр байгаа юм л та. Тэгээ ингээд засвараа хийгээл нөгөө хоёр эмэгтэй хүн гэж байгаа байхгүй. Засвар одоо бонаад гэх юм уу те. Замаас гимос хийгээл ингээд bijсэн. Тэгээ ээжсэн чинь оройхон болол гэд ирсэн чинь нэг эмэгтэй хүн. Орж ирэл та цай унд уух яах вэ? Бүр орой болчих юм жоо уурлангу. Тэ одоо маргааш хөтлөжлөл тийм яа тийм гэдэг юм. Цааны ирж оройд ч удаа явдаа гэд ингээд бодцоод гараа авсан байна. Яагаад гэдгсэн чи тэр залууч нь сосроо яж байгаа шүү байраа суллаад ингээд явсан. Тэгээ гайхсан гинэ. Энд одоо хөнгүү байр үлдээсэнтэй эргэж явсан бахта гэдэг юм битүүнтэй таарсан ба. Тэгээ тэр хүн ингээд галтгоондоо орж ирээд аяг тавг юу гэдэг юм те бүх юм өөрөө ингээд ухаад яг нэг гэрээ эзэгтэй штэ. Бүх юм ухаад ингээд за одоо ингээд бараг юу ачихгүй. Барагчуд маргааш гэгээдэг гэрэлтэд ирээд хийхгүй шүн. Тасрыг хоёр хүн шүн байгаа байхгүй. Тэгэхээр юм бодсон нэг гараа авсан баг. Тэгээ гарч явчихсан маргааш болно доо. Маргааш нь болонгууд нь нөгөө залууд нь 34 ингээд жоох ороодсэн чинь танаа хүн л гэсэн юм л та. Танаа хүн ирээд ингээд ороодчлаа. Яв гэсэн шүү дээ. Гэс нөгөө залууч тах болцсон гэж. Баггүй. Хинэр нь тэгсэн чинь өнгөрцөн байсан. Нэгсэндээ тэндээ гэртээ явагдсан. Баггүй юм байсан. Нэг гэрийнхээ юм одоо шургуулсан мруулах те нэг тэрийг авахал ингээд яг л гэр эзэгтэй үед тэрийг игээл таад дөнгөөрөд юм чи бараг цэвэрлэгээ хийгээд гэлсэн байхгүй. Тэгээд бидний сүнс өдрөө ойлголт энэ нэг дуу чимээ дээр гардаг тий. Дуу чимээс их тэр нүдэн тарагдаж эхэлдэг. Хамгийн ихний ойлголт ч одоо крантны ус гойчгоос ахуулаад эхэлнэ шүү дээ. Хаалга өөрөө онгоохоос ахуулаад нэг бол салхихгүй байх цонх ингээл сав гэл харагддаг ч юм. Гээл ингээл хэлж байгаа.
Гэтэл тийм Эцхэн амьдралын эхлэл таны дотор. Эхийн эрүүл мэнд, ургийн зөв хөгжлийг дэмжих Jensen Prenatal Канадын амин дэм. гэтэл тийм биетээр ингэж яваад. За тэгээд нөгөө залуучин ингээд цаа зэний тэргээд нөгөө яг тухайн үед манай хүн өнгөрцөн барьсан гэж хэлээгүй юм байна л та. Тэгээд тэр засвар иж явсан хүмүүс нь одоо тэр байрныхнаас гэдэг ч юм уу тэр хүмүүсээс их нэг байхгүй өнгөрцөн. Наад хүн чинь ганц би хөөн гэдгийг сонссон баг. Тийм за ингээд багаас үгтэй байлаа. За тэгээд ингээд байжсэн чинь яг энэ залуугийн найз нь очоод гэрт нь очоод юу болсон тухайга хэдэн сарын дараа битсэн гэдэг. Пшөө. Яг нэг газар болсон. За тэгээд яасан ийсэн гэдгсэн тухайн үед болохоор юу юм бэлээ л дээ. Эхнэрийн өнгөрцөн гэдгийг мэдээгүй 7 сарын дараа ч юм уу уулзаад тэгээд тэр айлд орцсон баг. Найзтайгаа уулзааг уудчихад. Өө за гэдгсэн чинь найз хойлоо манад очие. Манад очиод нэг ганц юм уу. Тэгэхээр дахиад очсон юм байна л та. Тэгээд дахиад очсон чинь л орой ингээд шүн очижсэн чинь хүн ингээд л гэж. Одоо ууж байгаа унтцсан байгаа штэ. Ингээл хүнжлээ нэг угцчихад. Юу болж юм бол яаж юм бол гэдэгс чи тачгаал цагнаал гэсэн. Мосаа мөстэй аргач дүүр урах гэж одоо та нарстай нэр чи гэсний балаараа мэрхээрээ дандаа гэж яг л нүү гэнэ. Загнаал замдраал ингээд ихэлсэн байгаа байхгүй. Тэгээд тэр орой унтахынхаа өмнө хоёр хүүхэдтэй ингээд ярилцсан байгаа. Багнаас хоёр хүүхэдтэй ярилцаад ууж ингээд юм аагээд ингээд байждаг шүү. Хоёр хүүхэд бичдэг. Ээж ингээд явж идэг ингээд хийгээл банд бид нартай хамт ингээд байдаг шүү. Тэгэхээр нөгөө сүнс гэдгийн тэр хоёр хүүхэд ойлгохгүй байна уу нэг бол ойлгох юм. Тэгээд гэсэн чи өглөө нь ингээд хүүе шүн ингээд танаа унж орж ирсэн үү. Өглөө босоод та нөгөө загнаад ах шүүгээс одоо яна зүгээр үг гэд ихтэн найз нээсэн ба. Чийшээ хардаа гэд харсан чинь ихнэр өнгөрч зургынх нь цуулаас алдтай. Манай хүн өнгөрсөн шүү дээ. Тэгэл балт гэл. Юу ээ тэр ч одоо амар юм биз дээ. Юу болоод байна гэдгийг ойлгохгүй ингээд гэсэн. Тэгээд энэ дэр одоо бол би байр тоотын ч гэдэг юм уу яг хаана гэдгийг нууцлж байна л та. Гэтэл яг нэг хаяг. Засвар 9 2 хүн байсан. Тэр найз нь очсон байсан. Яг нэг хаягн дээр яг тэр хоёр хүүхэдтэй амьдардаг залуу гарч байгаа. Тэгээ ихнэр нь орж ирээ ингээд ачигнаад ингээд. Тэгэл тэгж. Тэгэл та нар мусын амнуудтай гэр орон эзгүүчлээл ингээд нөгтөө өгөлдөг штэ тий. Яг тэгэл өглөө загас гэж. Тэгэхээр яана одоо тэгэл алуулжтэй л гэж бодоол өглөө нь танаа хүн яац ажилдаа явцсан юм уу. Тий. Энэ өгшүн ингээл цагнаад ах шиг байсан хойлооч удаа алуулна да гэдгийгсэн чинь нөгөө найз нь бас л ингээл таг байжсэн. Миний найз нь ийшээ ингээд харах уу гэдэг. Ихнэр нүнгөрөд зургийнхын өмнө зулын нэг хасаад өнгөрцөн шүү дээ. Яа. Тэгээд тэр сүлд нь манай найз бараг тэр ихнэрийн хийсмүсийг тэнд байдаг гэдгийг мэддэг байсан баха. Юурны ирдэг гэдгийг мэддэг байсан. Тиймдээж хань татаад байдаг байсан юм болоо та. Би чамд бас нэг явдлаа яах вэ? Гэсэн. Яг өөртөө болсон явдал. За. Би манай нөгөө даваанаа шүү дээ. Манай тэр хоёр настай байсан заяа. Манай 50 мянгатад биш булангийн орчинд. Тэгээ булангийн юунд. Тэгээд манай чинь тэр байранд 2007 онд нүүж орсон байхгүй юу? 2007 онд нүүж орсон. Тэгсэн чинь 2007 болоо 8 онд гудамжны нэг залуу манай яг тэр дор позишнд осоход нас орсон байхгүй юу? Тий. Тэгээд ингээд цагдаа магдад чи ингээд нэг хүн орчин тасварч орчин. Мэдээ цагдаас ирэх бол боо юм болно шүү дээ. Та нар битээ гараараа гэл ингээд нэг хэсэг юм тийм болж байгаа. Тэгээд өнгөрсөн. Тэгээд тэр явдал ингээд дуусахгүй юу? Тэгээд би тэгсэн чинь манай цэхүү бүр чинь бүр хойно төрж байгаа шүү дээ. Манай даваана шүү дээ. Тийм шүү дээ бүр хожоо. Тий 18 онд төрлөө. Тийм тэгэхэр чи нөгөө тэр хэрэгээс бүр хойш болж. Хамаагүй хойш. Тий бүр огт мэдхгүй хөөхт байхгүй. Бигсэн чинь яасан гэж 2 настай. Манай 2 настай дөнгөж ингээ хилд орох гээд ингээд манай хүн харьцангуй эрт хилд орсон л доо манай хөө. Тийм тэгсэн чинь нэг өдөр ингээл жоохон ингээ бүрэнхий болол мэдэн хүүгээ дагуулаад гарах гэсэн чинь ийж ингээд юу яриад байгаа юм бэ? Яасан бэ гэдэг. Ага ийж ингээд тэр хал гэж явчихж байгаа юм. Маргааш нь гарсан чинь нүднгийн нүүр царай начин болцсон. Энд чинь агаа гэдэг ингээд байна.
Тэгээ хоёул ярьдаг байхгүй. Тэгсэн арай тийм юм хараад хүүхд багтаа жоохон юм хардаг юм хардаг гэдэг. Би сонир болчихоо. Би тийм юм хитдэггүй нэг тийм юм айгу нэг тийм тодгүй байхгүй. Тэгээд өдөр гаруй юу ч ярихгүй маань. Яг ингээд жоохон харахгүй үнхий болоод ингээд гарах хэрэг болоод те. Ингээд гарах юм бол агаа гэл. Тэгээд аюу болоод тэгэхгүй юу. Тэгсэн чинь дараа нь нэг ингээд хөтлөөд бас л нэг бүрэнхий болоод гарах болоод бараг чинь нэг 5-6 сар гэж үргэлжлсэн. Яа. Тэгээ бүр ингээд сүултээ бүр ингээд сонирн болчихж байгаа юм чинь. Тий. Тэгээд ингээд ясан чинь манай хүн харин юу ч хэлдэггүй. За нөгөө агаагаа Тий ингээд юм харагдахгүй байгаа юм бах та гэж баярлал. Тэгэл ингээд хоёр давхраас буугаал яг гарах гэсэн чинь нөгөө нэг үүдний нөгөө подолын нэг ингээд гадны талын хаалганы наад талын бас нэг хаалга байдаг шүү дээ. Тэгсэн чинь тэр нь шүү дээ. Агаа энэ нөө гэж бодъё. Би шүү дээ. Бацаас арчигээл авчихсан. Тэр харахгүй болсон руу цаас та. Агаа энэ нөө гэж дотор арцгандаа л авчихсан. Тий. Тэгээд нүдэн хүн амтнд үдүүлсэн. Яасан. Яа гимгүй юм байна. Явуулж игсэн гэл. Тэгээд юм уусан яасан. Тэгээд тийм болохоор би одоо заяа хизээч айн хизээж бүтггүй худлаа гэж. Би үүсэх болцсон. Ямар сандал надад нэг хүзүү өшдөг байсан чинь нэг энэ ирэнд нэг авгаа. Бариж аваад тэр надыг бариулна гэж утсан чинь барихгүй. Хятад гэж төрөгжсөн. За одоо яв гэж явуулчихдгийг. Би нүдэн дуурлаж чи одоо солитив шиг юм лоорч аваад мөнгө өгөөд. Тийм шүү дээ. Тэгсэн чинь тэгээд миний юу хүн өшгөө болчихсон шүү дээ. Сонь тий тайлбарлаж. Яг би итгэсэн бол би итгэснээрээ би сүсгээрээ би итгэжлээ гэж бодож байна. Тэгсэн би итгээгүй те. Тэгээ бүр бараг л эсэргүүцсэн тэгсэн хэрний зүгээр. Тэгээд би за юм болох нэг үгүйсгээд байх чи. Бас л учиртай юм байна. Тэгэхээр тайлбарлалтгүй юм энэ ороод энэ амьдралд чинь зөндөө байдаг юм байна гэх. Тиймхүү юм дээрээс бодоод одоо ингээд хүн шүүдэр ярих юм бол учир зүггүй итгээд байх нь юу юм? Гэхдээ нэг ингээд шүүмжлээ шоолоо тийм аа ч юм ухар сүсгтэй гээд байдаггүй гэх юм ч сайн. Тий. Би яагаад одоо өөрийгөө мухар сүсгтэй гэдгийг би өөрөө аягүй сайн мэдсэн. Би өөрийгөө аягүй мухар сүсггүй хүн гэж би өөрийгөө аягүй бид боддог. Тэгээд чи харанхуугаас ч юм уу эсвэл хүн ч мэдхгүй юм сайгаад байдаг шүү дээ. Юунаас айгаад байгаа юм тэгвэл. Тэр чинь мухар сүсэг байхгүй. Тэгээ тэр нэг мэдхгүй юмнаас айна гэдэг чинь мухар сүсэг байхгүй өөрөө. Тийм ээ. Үнэхээр л тийм мундаг шинжлэх ухаанч тийм амар ухаантай одоо тийм шинжлэх ухаанч эрдэмтэн юм бол айхгүй л юм үстэй. Тэгэхэд би айгаад байдаг. Тэгэхээр айц байна гэдэг чинь надад бас нэг мухар сүсэг байгаа юм байна гэдгээ одоо хүлээн зөвшөөрсөн гэхүү дээ. Тий. Сонир л та нөгөө юу гэдгийг замаа гэдэг хоёлоо нэг ярилцчихлээсэн тий. Ба энэ гэдэг нэгэд бочтор одоо юу гэдэг ингэж гаргаал ирээл харуулах юм байдаг байхгүй хэлбэр төвчтэй өнгөцтэй юм биш. Гэхдээ гоо энэ ч одоо ингээ огт байхгүй гэхээр бас биш. Тэгвэл батлаад тах гэхээр баталж болтгоо. Яаж батлах юм бэ? Би нүдөө өгөх юм уу те? Одоо тэр харсан хүмүүс нь яах юм? Тэгэхээр боломжгүй. Огт хараагүй хүнд мэдэхгүй хүнд бол яал худлаа сонсож гоо. Энэ чинь сайн аа. Хоёлоо тэгээд энэ сэтгэл би одоо гоо тэгээд аюу одоо тийм ээ тэгэл нэг ингээл яг ингээд үддэг ингээд тим юм дээр одоо ингээд мөнгө хийдэг хүн ч байна тийм ээ. Тийм юмар мөнгө хийдэг ч хүн байна, ингэ гэдэг ч юм байна. Тэр болгоныг би бол битгэхгүй. Гэхдээ юм болгоныг тайлбарлаж боломжгүй байна гэдгийг л ойлгосон. Гэхэд тийм ээ. Аюу нөө барьцгүй байхгүй юм чинь. Өөр аюу барьцгүй байхгүй тийм ээ. Тийм хүн чинь хиймаа сайж болно. Юу ч хийж болно шүү дээ тийм ээ. Тэгээ айдсал үживэл айдс байна гэдэг чинь энэ чинь сүсгийн нэг хэлбэр шүү дээ. Тэгээ жинхэнэ яг ингээ буутай юм уу эсвэл хутгатай юм учраас чамаа гарна гэд айх бол яг бодтой зүйлээс айдаг. Энэ үү тий тэгээ одоо автомаа хурж ирээд надыг айлгуул би айн тий додч нэг гэж над би айн гэсэн тий. А тэрнээс биш ингээд нэг юм
нэг гихүүцсэрмээр юм байгаад байгаа шүү дээ. Тайлбарлаж болохгүй. Тий. Тэр буланд нэг юм байна гэдгийг айдсан шүү дээ. Тий. Бишин даваана тэгэл хэлчихэнгүүд тоор харахгүй байгаа шүү дээ. Тий. Харахгүй ч гэсэн нэг тийм айц сургаад хэлж байгаа. Одоо өндрөө сайхан айдас гэлээ те. Тэр чи унахал айдас гэж байна шүү дээ. Яг өндөр сайгаад байгаа юм чи бол биш. Би унчвал яана гэж айгаад байгаа. Унахал сайхан айдас гэж байна. Маш олон айдсан. Тий. Тэгвэл хойлоо тэгэл энэ талаар ярилцаал энэ ямар ч ихний дугаараа. Гэтэ айгүй эвгүй. Гэтэ би энэ чинь энэ нэвтрүүлтэнд орохгүй үстэй. Та ээлжлэл орш. Хаяад орж ирлээ сэн сүд юм арай л ингээл биш үү. Яг нөө энэгээр би нэг тийм ярих юм надад айгүй цөөхөн. Яг уу. Одоо жишээ нь өнөөдөр хойлоо бол хаягдсан байшин буюу одоо сүнстэй байшин гэж яригдчих шүү дээ. Яг энэ ам яриа байсан. Өөрөө сонссон тий. Гэтэл одоо юу гэдгийг жишээ нь дэлхийн нийтээр одоо сүнстэй гэдэг нь батлагдсан юм айхтар газар байдаг шүү дээ. Тийм л гисэн. Одоо жишээ нь тэр эртний тэр байрлал гэдэг чинь. Одоо мэдхгүй одоо тэр энерги нь одоо ирж хүчинд одоо шингэцсэн байдаг юм уу? Одоо тэр үнийг тайлбарлах арга байхгүй тийм ээ. Аюу ч харин нэг юм энергитэй ч юм уу? Ангинэлтэй ч юм уу? Тийм явдлын талаар би бол аюу их сонсч байсан. Нөгөө Орос тус явдал гэж төр хэлсэн шүү дээ тий. Нэг өвг нь нас бараад морг тавьчаад ийцэн чинь нөгөөх нь үхээгүй л таарад тэгээд тэр бас их солиотой өвг. Тэгээд шууд гарч давхгаад гэртээ байсан зээ охноо өнгөцгөө хагаад алдсан байна. Тийм шүү дээ нас орцсон гэдэг. Тийм гинт гүгээд орсон зээ охин харагдсан алдсан. Тэгээд нөгөө траго комедиа гэдэг ч одоо энэлтэй одоо хошин шог болж байгаа. Нэг нь амьд ингээд буцаад ирсэн чинь нэг ингээд тийм хэрэг. Тэгэхээр тэр нэг одоо инээдэн гэж ярих одоо айгүй хэцүү, аимшиг юм гэж ярих гэхээр инээдэнтэй чим шигтэй тийм хэрэг мэрх гэсэн их байд юм шиг. Морг өөрөө угаасаа яг энэ буюу нөгөө барьцтай чим шиг барьцгүй чим шиг сэдвүүдийг айгүй хэрж байна. Тэгээд цаашдаа олон ч хүмүүсийг урьж оролцоолох бах. Та одоо зочин маягаар оролцоол юм гэсэн. Би танаас жоохон маасан гэсэн. За ямар ч өнөөдрийнхэн дугаараа хамт байсанд баярлалаа. За баярлалаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Канадын алдарт Джеймсон брэнд хамтран ажиллаа. Гэр бүлийн гишүүн бүрт. Баярлалаа. Дараагийн дугаараар иргэн баяртайгаар уулзцгаая. За баярлалаа. Эцэг амьдралын эхлэл таны дотор. Эхийн эрүүл мэнд, ургийн зөв хөгжлийг дэмжих Jensen Prenatal Канадын амин дэм.